Hi, what's up guys? Сэно намайг мэдгүй хүмүүс байх юм бол би өөрийгөө танилцуулъя. Би Канадад Торонтогийн их сургуульд 3 дахь курстэй суралцж байгаа мөнхцөл байна. Намайг гадаад найзууд маань ер нь миний гадаад нэр болохоор Зулис аахгүй. Миний Я отвечу. Хахать войну, да на хочин. Миний нэрийг хүмүүс нэг pronounce гадаад хүмүүс pronounce буруу pronounce хийгээд идэх болохоор би Зулиса гэдэг өгчүүл илүү нөгөө амарх юм болов гэж бодоод тэгээд энэ нэрийг өгсөн байгаа. Уул нь ингээд чивчээ ингээд хоёулангийн зүгээд ярил илүү чанга дуурж байгаа ч гэсэн би өөрийнхөө дууг сонсох хэрэгтэй болохоор сонсомор байгаа учраас зөвхөн нэг чивч авчи. За тэгээд тийм нэрээ би өөрийнхөө нэрийг тайлбарлал Зулиса ингээд би нөгөө нэг 10 жилдээ байхдаа Blackpink сонсдог байсан байхгүй юу? Blackpink сонсдог. Тэгээд Lisa болохоор миний bias байсан. Тэгээд Lisa Stan гэдэг гэсэн. Тэгээд Lisa гэж нөгөө жинхэнэ нэрийг болохоор Lisa гэдэг байхгүй юу? Тэгээд би миний ч мөнхцөл юм чинь 100-а урд нь оруулаад Зулиса гэдэг өгсөн. Гэтэ тийм нэртэй хүмүүс амар цөөхөн л гэдэг юм шиг байл. Хүмүүс гайхал хэдэж шүү дээ энд. Хичээл сууж ахаар. Тэгээд дээрэс нь Starbucks-ийн ажилтнтай тэр нэрийг манданда буруу бичнэ. Тэгээд би уулын Зулиса гэж хэлдэг заяа. Тэгсэн чинь Зулуус гэж бичдэг. Гэтэ би бол байн копи уудгуулдаг гэхдээ хаяа орохоор тийм болоод идэг. За тэгээд ер нь ихэнх нь таньдаг хүмүүс л үзнэ ах гэж бодож байна. Тэгээд энэ бичлэгийг хийх гэж сууж байгаа шалтгаан нь болохоор ер нь би дандаа ингээд амьдралынхаа туршид аюу тийм undershare байсан юм шиг санагддаг. Одоо дандаа юу болж байгаа тэрийг ярьдаггүй ч юм уу тий. Одоо гэрийнхэн эсвэл найз нөхдөд ярьдаггүй. Ярихаар жоохон cringe санагдаад байдаг. Гэхдээ би тэрийг ингээд overcome хийгээ тий. Ер нь одоо тухайн болсон процесс дээр би надад юу гэж бодогдож байсан ч юм яг тэр үед яг ямар мэдрэмж төрж байсан, ямар үйл явдал болсон бэ гэдгийг бүр ингээд насан туршдаа ингээд хэлэхгүй бол хэлэхгүй бүр ингээд мартагдаа тэгээд өнгөрөх юм бол харамсалтай юм шиг санагдаад тэгээд өөрийнхөө YouTube сувганда одоо цөөхөн subscribers байгаа ч гэсэн тийм ээ одоо дараа жил 26 онд үзэх ч юм уу эсвэл тэрний дараа нь бүр ингээд хөгшин болцсон байна тэг хэдэн жилийн дараа үзвэл ер нь энэ үед ингэж бодож байсан юм да гэх тэрийг ер нь хараад айгүй гоё байх гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа. Одоо ер нь бол байнга бичлэг хийгээд байх зав байхгүй байгаа. Тэгээд дээрэс нь би бол иймэрхүү юундаа скиллэндээ муу. Тэгээд энэ бичлэгийн хөөрхөн эдитл хийх гээд үзэн тэгээд одоо өвлийн амралт болж байгаа болохоор ядаж нэг ганц бичлэг ингээд суугаад хийчихье гэж бодсон. Тэгээд ер нь бол зав гардаггүй. Тэгээд гарвал ер нь цагаа үр бүтээмжтэй өнгөрөөхийг хичээдэг. Тэгээд ер нь тийм байна да. Тийм тэгээд энэ бичлэгний одоо гарч байгаа нь юу вэ гэхээр 2025 recap through my stories гэд Наранзай inspired тийм бичлэг байгаа. Би Наранзай ихчийн YouTube хуудсыг болохоор 2 жил үзэж эхлээд тэгээд айгүй энгийн ингээд зүгээр ингээд суугаад ярьдаг тийм энгийн айгүй гоё подкаст тэмээ хийдэг учраас надад тэр ялангуяа хамгийн сүүлийн бичлэг айгүй таалагдаад тэгээд
би Instagram-ийн archive-ыг үзэж байгаад ер нь 1-р сараас ахвалаад 12-р сар хүртэл тийм ээ яг ямар story хийсэн тэрний хараад яг юу болсон ч юм уу те тиймэрхүү юм хэлээд хэлээд энэ бичлэгээ энэ YouTube хуудсанд татгалъя гэж бодож байна. Тэгээд манай найзууд ч юм уу намайг таньдаг хүмүүс ахын бол энэ бичлэгийг тийм ээ background-д тавьж хагаад миний voice-ийг тийм ээ сонсоод зүгээр ингэ найзтайгаа байгаа юм шиг тийм гоё тухтай мэдрэмж аваасаа гэж би хүсэж байна. Би тэгт өөрийгөө амар ийм зөөлхөн хоолойтой гэж өрөөсө боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь сая 100 Монголд очиод найзтайгаа ярьжсэн чинь намайг амар зөөлхөн дуурайд наа. Ингээд хамдаа ингээд гэд ингэж яриад байна гэд. Тэгсэн чинь нэрэл би тэгэж яриад идэх юм билээ. Тэгээ ер нь хүмүүс зөндөө сонсохгүй байна юу гэдэг чинь сонсохгүй байна гэл эсвэл ингээд ойртож ирж мөрөө сонсч монсдог тохиолдол байгаа. Би бол өөрөө бол зүгээр л өөрөө ингэ зүгээр яриад байгаа байхгүй тий. Тэгтээ ингээд өөрийнхөө ингэ жижиг радиос тал яриад юм шиг байлээ. Тэгэхээр ер нь дандаа ингээд цаашдаа микрофон авч маавал гоё ингэж барьж байгаад яриад бас гоё явах гэж бодож байна. Тэгтээ дуу маань гайгүй бичдэг авах гэж бодож байна. Болохгүй бол дуугаа чангалаа сонсцоо гэхгүй. За. 1-р сар би таблетасаа ингэж юугаа сторигаа харуулъя гэж бодож байгаа. Гэхдээ эдитер бас ингэж оруулж бодож байна. За 1-р сарын 1-нд болохоор бүгдээрээ хичээлээ найзуудаа 366-аас 366 гэд ийм стори хийсэн юм байна. За энэ болохоор дөнгөж яг шинэ жил гарсан байсан л үү яахгүй 1-р сарын 1-нд би ганцаараа би ч нөгөө энд University of Toronto Mississauga кампуст идэв штэ суралцдаг тэнгүүд эндээ бас residence амьдардаг учраас ерөнхийдөө шинэ жилээ эндээ л тэмдэглэж таарсан. Яг өмнө жил тэгээд өмнө жил тийм celebration square гэдэг байдаг хаа. Тэн дээр бөөнөрөө одоо хүмүүс ингээд тэг countdown хийж хагаад оноо хамт гаргаж исэн. Тэгээд тэнд ой салат мэлээд бодлоо. Тэгэл бас гоё байсан юм шиг. Тэгтээ би ганцаараа явсан. Тий. Манай нэг хятад найз манд болохоор өөр тийшээ өөр аймаг руу Канадын өөр аймагт нэг хамаатны очихгүй явсан юмсан. Тэгээд надад өөр олигтой хамт явчихар юм байгаагүй. Тэгээд anyways дараагийн story нэг ийм story байна. Ээжийн чатыг скриншот хийсэн юм байна. Хөөрхөн байна. Марлаа юм миний дүү өчтөр гарсан мондөг байна. Ээж уцаар чат бичдэг дүүтэй гинэ. Тэгээ манай дүү амир мондөг баахан 8 дугаар түвшний дүн аваад одоо Монголын ахлах сургуульд одоо 1-8 дугаар түвшин гэж үнэлдэг болсон юм байлаа шүү дээ. Тэгээд тэн дээр баахан 90 гарсан дүнгээ надад явуулсан байна. Мондөг байна. Бас саяхан манай дүү бас кингру математик олуулсан үлээ. Олимпиад тэнд бас 1-р штанд 1-р байр эзэлсэн байлээ. Над руу явуулсан байсан бас. Мондөг агаа манай дүү. Жохон дайлчгнуур л болох шин. За. Дараа нэг юм бичлэг reshare хийсэн мэн story да. How should we handle any negativity this year? Тэгэл өөрийгөө cheer up хийх гэл тийм ээ. Энэ жил стаалаад өгнө, ураад өгнө гэсэн. Тэгэл өөрийгөө тийм тайвшруулсан маягтай л. Ер нь ийм introvert хүмүүс, би ч introvert штэ. Ийм introvert хүмүүс жинхэнэ амьдрал дээр тийм их ярихгүй заяа. Тэнгүүтээ ингээд ганц ингээд өөрийгөө илэрхийлэх орон зайн ингээд тийм story юм хийх ч юм уу те. Яг тиймэрхүү байдаг юм шиг байсан. Тэгээд би бас яг тэдний нэг нь
бас манай ана яг тэгээд байгаа юм шиг санагдав. Ерөөсөө юу мэдэрч яаж байгаагаа ингээ хэлэхгүй. Ойр дотны хүмүүстэй ч хэлэхгүй шүү дээ. Гэр бүлийнхээ ч хэлэхгүй заяа. Тэгсэн сториудаа ингээд юм шеэрлэх юм те. Facebook юм шеэрлэх юм. Тийм. Шиг бэд юм лээ. Тэгээд энэ нэг ийм бас юм close story days man. Би амар spiritual хүн л дээ. Ер нь амар tarot мэрэг зэрэг амар үздэг. Тэгээд ийм angel numbers гэдэг амар бэлгшээдэг. Нэг сарын 1-ний 11 цаг 11 минутыг л screenshot хийж авсан юм шиг байна. За 1 сарын 2-нд ийм бас story дээр share хийсэн байна. Post хийсэн байна. Telling them in the interview my biggest strength is connecting with people who need the job. Би болохоор менежментээр суралцдаг. Тэгэхээр бизнесийн хүмүүс ч амар network-ийг шаардлагатай, амар ингээл олон хүмүүстэй ингээд те харилцах шаардлагатай. Тийм үү, суралцах хугацаанд тэгснэ дээр нь ажлын талбай дээр гарчаад хүн менежер гэдэг чинь хүмүүсийг менеж хийн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ч юм бас амар хүнтэй юм social team interaction хийх тийм өстой тийм мэргэжил байгаа байхгүй юу. Тэгсэн мэт яг миний яг core хүн бол тийм биш байгаа шүү дээ. Гэхдээ яг ингээл хийх юмаа толвол тэгээд маска зүүж байгаа ч юм уу тий. Аюу professional нөхцөлтэйг тэгж байх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд нэг бас ийм stories байна. Хотын төвөөс л гэр түгээл явж байгаа ч юм. CN Tower-ыг бичсэн байна. Тэгээд 1 сарын 3-нд 1 сарын 3-нд болохоор ийм дотор байранда нэг дэлгүүр гарахаа өмнө нэг ийм стори хийсэн байна. Би энд нэг юм хавчар зүтсэн байгаа. Тэр үед би нэг гэртээ ингээд өөртөө ингээд чойлог тавьдаг хүн болоо зэ. Ер нь ингээд хүн чинь ингээд байнга өсөө ингээд өөрчлөхгүй бол хувьдад хэдэн штэ. Тэгээд би яг тэгэл талчханал чойлог тавьдаг хүн болол өөрөө гэртээ ингээд хайрлаж байгаа байхгүй. Тэгсэн шаал нэг гачангач юм хийгээ цугаасаа би чадахгүй штэ. Тэгээд өсчөн дээр очсон чи энийг аргалах арга байна уу гэдгсэн чи ерөөсөө ургуулж байгаа л засахаас өөр арга байхгүй гээд тэгээд би ингээд хавчаар зүгээд л яваад исэн. Уул нь би ч юм хавчаарны охин биш байхгүй. Хавчаарыг ер нь би жоохон токсик юм гэж хэлүүлээ. Хавчаарыг амар жоохон хөвгчг гэж бодоод идэх юм байсан байлээ. Тэгээд тийм ч гэсэн одоо тэгээд нэг гач үстэй болцсон болохоор тэнийг харагдахгүй нь л тэгээд хавчаар зүгээд л тэрийг нуугаа явж исэн байна. Бас ийм юу repost хийсэн байна. Hey, my body actually looks good today. I think I'm finally gaining weight. Гэнэтэй. Алилагч шиг юм мейкап хийж байгаа юм шиг тийм зураг авахгүй. Одоо би ингээд юм born skinny заяа. Юу нэг төрхтэй ингээд тунхай төрсөн. Ингээд past metabolismтэй тэгээд юу ч идсэн тэр маань амар хурдан ингээ гарчдаг. Тэгээд амар их тасгал хийн заяа. Хийжсэн нэг өдөр өнчөд гайгүй. Тэгээ 2 дахь өдрөө өнжөнгөт тэгэл нөгөө нэг буцаал яг нэг тасгал хийгээгүй үеих шиг болчдөг юм. Тэгээд ер нь жин хасах ч гэсэн хэцүү. Тэгээ жин туранхай хүмүүс ингээд олж авах ч гэсэн амар бүр хэцүү юм шиг санагддаг. Өөр ямар story байна. 1 сарын 5-нд нэг юм өөрийнхөө бичлэгийг story хийсэн байна. Энэ үед би энэ YouTube-ийн байгаа хамгийн анхны бичлэгийг хийх гээд юу яасан чинь хуцсны би residence-ийн нэг тийм угаалгын газар laundry room дээр нэг юм
common room гэдэг аахгүй юу. Тэгээд тэнд хүн байхгүй юм чинь гэж бодоод тэнд ингээд бичлэгээ хийх гээд очисон чинь хүмүүс юм аваад исэн. Тэгээд нэг дуу нэмэр чанга болохоор тэгээд зүгээр story хийчихэд гарсан байна. Нэг сарын 9-нд тийм хоолны зураг хийсэн байна. Actually энэ хоолыг болохоор айл 12 сар хэдэнд хийдэж тэгээд дараа нь story дах зураг олдохгүй болохоор 1 сард ингээд story зэн энэ хоолыг өштэй би уулын амар гоё дүп юу лээ догбугийн захиалсан бохот гэсэн чинь ийм нэг сонь цагаан догбуг ирсэн. Би уулын амар spicy идэх дуртай. Тэгсэн мөрчлөө би тэрэндээ allergic заяа. Яг догбугийн нэггүй spicy-д allergic юм мэдгүй. Яг spicy pork гэхээр амар биен дээр юм гараад идэг. Тэгсэн мөрчлөө амар дуртай. Тийм байна. Тэгээд нэг сарын 10-нд нэг юм residence дээр нэг Winter Wonderland ч лөө тийм юм болж исэн. Тэгээд тэн дээр би өмнө жилээс өөр нэг хятад нэг найзтайгаа очижсэн. Тэгээд энэ жил болохоор би 25 оны 1 сар болохоор ганцаараа очисон. Тэгээд айгүй хөөрхөн юм болсон юм аа. Тэгээд морь зэрэг бол тийм өнгөө тийм юм мэдээж тэгээд амар гоё юм хийлмэлж тийм хүмүүс тоглож болол. Тийм байсан. Тэгээд энэ өдөр болохоор би бас юу лээ нэг хүн сайн болж исэн гэж. Манай дээдлийн курсын ах одоо ингээл энэ жил одоо эх жил ингээл төгсөөл явна л хэл та. Тэгээд сайн болж исэн гэж юу н амар флейм тийм ээ оч үсрэл бит хоёрын хооронд оч үсрэлсэн. Тэгэл ер нь ингээд two юм attractive хүмүүс ингээ хоорондоо ингээ таталцгаараа ерөнхийдөө тэр хүн ч гэсэн опшнтай би ч гэсэн опшнтай болохоор тэгээд ер нь амар эго ихтэй байсан гэж би бол ганц ч удаа ярьж марж үзэж байгаагүй. Тэгээд ерөнхийдөө миний type дээр хамгийн их төгсөн байсан. Бараг 70-80%-тай. Тэгээд дээрээс нь саяхан би бит хоёр адилхан MBTI-тэй юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгэхээр миний MBTI болохоор INTJ байхгүй. Тэгэхээр ер нь амар logical хүмүүстэй юм хийхэд заавал нэг юм make sense хийж юм хийдэг гэх юм. Тэгээд ер нь одоо future байгаа юмдаа л invest хийж тийм ээ цаг хугацаа бүх юмаа ингээд зарцуулж байгаа. Тэр хүмүүст амар мундаг, амар юм хийгээд амар inspiring байдаг байхгүй. Би ч гэсэн амар бас ингээд цагаа ингээд зүгээр өнгөрөөхгүй байх ингээд хичээдэг. Гэхдээ ингээд хоёр өөр улс руу ингээд явчихна. Тэгээд ер нь ямар ч ирээдүй байхгүй болохоор тэгээд ер нь бол тэр хүн надад таалагддаг гэж би эзэж өөртөө хэлж байгаагүй. Тэр хүн ч гэсэн мэддэггүй. Тэгэл ер нь ингээд ямар ч юм романтик юм дээр би үйлдэл авдаггүй юм билээ. Энэ бас нэг шарах мархнаас л холбоотой байх. Миний 10 жилдний анхны хайр гэд байсан. Тэр хүүхэд болохоор намайг амар гомдоожсэн байхгүй. Одоо миний гадаад төрхөөр тэгээ body shame хийжсэн. Тэгээд ер нь тэр хүүхдийг ер нь амар бараг 10 жилдээ мартчих чадахгүй явсаар яж байгаа. Тэгэл move on хийсэн л тэгтээ амар их шарах өгсөн юм шиг л одоо намайг тийм ээ одоо нэг хүнтэй ингээ харилцаа эхлүүлэх гэнгүүт би бол ерөнхийдөө бэлэн болоогүй байгаа гэж тэгэл заавал юм төгсөн болчоод одоо яг тэр хүнтэй одоо харилцаж эхлэх хэрэгтэй юм шиг тийм нэг тийм
Ер нь тийм амар шарах үлдээсэн юм шиг байлээ. Тэгээд тийм байна. Тэгээ бас нэг ийм сторичтэй би ингээд дандаа ингээд year ago гэж аахгүй. Энэ би дандаа ингээд өмнөх сторинуудаа ингээд өмнө бүр өмжил авсан ч юм уу тэдэн сарын өмнөх авсан юмнуудаа ингээд сторинд хийгээд идэг. Тийм ээ. Яг хийх сториг олчоод ихэнхдээ ийм л тэгтээ заримдаа ингээд амар шалгалт малгалтын үеэр амар гавчсан үе байдаг штэ. Яг гэтээ мэдээж хичээл номоос ихэн дотлохоор тэгэл өөртөө ингээд одоо тийм амар нүрэ хамаа бодод байж тийм цаг зав гарахгүйгээр эхлээд хичээл ном өчөө араас нь тэгээд ялангуяа шалгалтын үеэр тэгдэг болохоор одоо өмнө гайгүй гарсан зураг тийм ээ. Стори тэгээд өөрийгөө ингээд би бас ийм байж байсан ш. Ер нь ийм шүү. Тийм ээ. Өөрөө байдсан байсан гэдэг нь сануулгах гэх юм уу тиймэрхүү. Байдлаар яагаад би ингээд байнга өмнөх сторигоо ч юм уу өмнөх зургуудаа хийдэг вэ гэдэг бол тийм шалтгаантай байгаа. Тэгээс түрүүнийг харуулсан малгай болохоор 10 жилдээ 11 мэггээр ангид таах авч ирсэн. Тэр үед нөгөө Jenny-гийн Air Force look нээр од болж байсан шүү дээ. Нэг юм jeans soft тэр яг ийм малгай өмсчихэд түтний шилтэй явж идэв. Тэгээд надад энэ малгай би амар цогтөг гэж бодож байсан гэсэн. Би чи ингээд бор арьстай заяа. Тэнгүүд тэр малгай чинь бор. Тэгэхээр би тийм намрын өнгөтэй хүн биш болохоор надад ерөөсөө цогтөг байсан юм лээ. Гэхдээ anyways дулаах нь л та. Өөр сонирхолтой стори байна уу? Нэг сарын 14-нд нөгөө соло юу лээ? Ганц би там гэд тэр Singles Inferno үзчихсэн. Тэр бол жил болго үздэг. Гэтэ би бол Netflix-ээр тэр мөнгө төлж тэр үздэг. Би бол нөгөө хулгайн сайтаар орж үздэг хүмүүсийн нэг лоло киноос ороод л үзчихдэг. Гэтэ та нар бол Netflix-ээр ороод үзээрэй. Хичээлмээр байна. 1 сарын 15-нд тэгээ Jenny-гийн төрс өдөр болсон юм байна. Минь төрсөн юм байна. Тэгээд бас ийм би ийм өөр Facebook пэйж таахгүй Zulisa гэд бас нэгтэй нэрийн солилцсон л та. Тэгээд энэ дээр ингэж оруулсан юм. Men under 180 cm are just friends. Adriana Lima гэдэг нэг мэдээлэл өгдөг тэр хэлсэн гэдэг нэ. Миний нэг улаан тугуудын нэг болохоор ингээд эрэгтэй хүнийг ингээд амар үзий ядаад rage bait тэр хийгээд идэх заяа. Тэр нь амар би өөрөө мэддэг заяа амар red flag гэдэг мэддэг. Угаасаа ингээд намхан өндөртэй хүн байвал окей. Болно штэ. Би ингээд өөрөө өндөр хүн сонирхдаг болохоор тэр ч окей гэж бодож штэ намхан хүмүүс ч гэсэн ингээд агаар амьсгалаад амьдраа явж болно штэ. Тийм байхгүй тэнэгтэд хүн болгоо надад таалагдах албатай юм шиг. Тийм бас байдаг. Би одоо энийгээ бас ингээд ажиллаад явж байгаа. Тэгтээ бас тийм амар олон жил ингээд ийм майндсеттэй явж исэн болохоор одоо тэгээд бас хийх гэл те тэр мэрийгээ засгаал бас явж байгаа. Бас ийм repost хийсэн байна. Thinking about life after getting perfect skin. No, I can't laugh. Yes, I've got to hold it. Өмнө жилийн 100-аас ахуулаад минь нүүрэн дээр ингээд толгойг батганууд ингээд гарч ирсэн байхгүй юу. Тэгээд би нэгдүгээр курстэй болохоор ямар ч тийм ингээд батга байхгүй. Гарвал ганц хоёр л гардаг. Тэгээд амар гоё ингээд арьстай байсан гэж хэлэхгүй ч гэсэн амар хөөрхөн булбар ингээд ямар ч тийм батга гардаггүй тийм арьстайсан байхгүй юу. Тэгээ одоо болохоор хоёрдугаар нэгдүгээр курсынхаа 100-аас ахуулаад ингээд толгойг ингээд батганууд ингээд гарч эхлэе. Тэгээд тэрийгээс амар их ингээд янзлах гэж амар хүүцсэн заяа. Юу яагаал
ямар нэг юм ингээд сольох хэрэгтэй болов уу гэж сольж молол тий тэрний утаа ингээд байнга угааж магаагаал тэгэл арьсныхаа юмнууд мань болохгүй байгаа болов уу гэж бахан сольж молол тэгээд тасгал хийгээл хөлсөө гаргаж үзээл тэгээд унтах юм дээр ч гэсэн анхаарч үзсэн зунжангаа тэгээд ерөөсө болохгүй байсан тэгээд би саяхан оолн үзсэн л би нэг water filter-ийн нөгөө нэг юугаа replace хийдэг шүү дээ replacement дээр тэрийг ингээд солиогүй би юм 2 жил хагас болсон аахгүй тэрийг ингээд 3 сар алгаа солих хэрэгтэй юм билээ. Тэрнээс болоод ингээд ходоод модод яагаад тийм гарсан юм мэдэхгүй тэгээд амарчсан тэрийг ингээд одоо л солилцсон байгаа. Тэгээд мэдгүй батгах бол бас ингээд сэтгэл санаа манаанаас бүх юмнаас ингээд шалтгаалаад тэгээд нойр мөр академик стресс одоо тийм буруу хоол ч юм уу тий би ч мараа 7 хоногт 2 ерөнхийдөө тэгэл хоолны газар хаацсан ч юм уу тий өөр хоол хийж амжихгүй ингээд амар их завгүй maaгүй байгаа үедээ тэгээд гомн чанал бол идчихдэг ер нь одоо ч гэсэн тэгж иддэг ер нь бол буруу гэдгийг мэдж байгаа ч гэсэн тий яг тийм хоолн дээрээ ингээд илүү ингээд анхаарах тийм цаг зав бол одоохондоо байхгүй байгаа. Тэгтээ бас хичээж л байгаа. Тэгээд яах нь we will see. Тэгээд өөр юу вэ? Бас юм story оруулчихъя. Is close to оруулсан юм. I hope graduation doesn't make us strangers гэнэ. Би ингээд имерхүү стори оруулалт тэгээд зориулж байгаа хүн байхгүй зөө. Зүгээр л би сайхан эмэр санагдвал ингээл эм орчвол. Тэгтээ одоо ингээд emotional ингээд бүр ингээд таа сайгүй танихгүй ингээд хүмүүст ингээд үзүүлэх дургу болцсон байлээ. Одоо тиймэрхүү feelings талбарт юм байх юм бол close story гэдэг ч юм уу тиймэрхүү л болцсон байлээ. Тэгээд ингээд амар ингээд гонглж мэнэлнал байгаад исэн байхгүй би ингээ өөрөө уйдгаараа тэгээд тиймэрхүү стори ял хийжэд байдаг талтай. Ихэнх ер нь тэгэл стори хийхдээ яг тийм үед яг тэгж мэдэрч байгаа юу гэвэл үгүй л байдаг ер нь ихэнх 60% та. Тэгээд тэгчээд 40% нь болохоор яг тэр үед мэдэрч байгаа юм тань л зүгээр л заримдаа зүгээр л талчгнаар санагдал хийдэг. 2 дугаар сар руу орж байна. Тайлбарлалмаар стори байна уу? 2 сарын 10-нд ийм стори хийжсэн байна. Энэ болохоор бас паблик хийжээ. Энэ болохоор би Вандэ дуртай заа. Энэ Вандэ тэгээд Вандэгийн найз охин хоёрын зургийг араас нь авсан байгаа зураг хийсэн байгаа байхгүй. Энэ болохоор миний болохоор яг ideal яг юм couple тийм ээ. Имиж واخгүй юу ер нь. Яг би бинтгээ адилхан ингээд царай зүстэй. Тэгснээ ингээд хоёлын юм гоё юм туранхай яг тэнийг яг ингээд би яг тийм хосыг ингээд хүсдэг юм шиг. Тэгээд тийм болохоор ингээд намайг бас нөгөө нэг нэг таньдаг хүүхд маань чи яг энэ эмэгтэй шиг нь харагдаж байна гэд тэгээд би энийг ингээл хостой юм шиг ингээд pretend хийгээд тэгэж амир тэрний өмнө жил ч юм ер нь амир сторитой их дуртай. Ер нь яг тиймэрхүү төрлийн стори амир хийдэг байсан юм ээ л. Тийм нэг энэ болохоор энэс болсон заяа. Ийм нэг ихтгэл үнэмшлээ гэдэг шүү дээ. Одоо найз залуугүй гэвэл одоо тэр нь тэ ер нь амир хүсэмжит биш болохоор ингээд чи ингээд арчаагүй болохоор ч юм уу найз залуутай ингээд болохгүй байгаа ч юм уу. Яг тийм юу амир ихтгэл үнэмшилд би айгүй итгэдэг байсан юм шиг лээ. Тэгээд найз залуугүй байх нь тийм ичмэр юм шиг найзлалтай бол тэрний илүү имижд нь илүү их тийм ээ хэрэг болоод байгаа юм шиг. Тийм болохоор би яг тиймэрхүү тийм сторинууд бас бүр жоохон 10 жил тахтаа ч гэсэн бас хийдгэлсэн. Тэгээд ер нь бол
энэ бол амар unhealthy юм шиг байлээ. Тэгээд мэдээж юм single байгаад амар тийм ээ comfortable байгаад тэгээд тэр нь бол ерөөсөө ичмээр зүйл биш гэж бас тэр ерөөдөө тэр бас healing бас хийгээд явж байгаа. 2 сарын 19-нд нэг юм 100-ны стори оруулчих бас. 100 нэгдүгээр курсын 100-ны сториг оруулсан байхгүй. Нэгдүгээр курсын 100 би яг сургууль гэр хоёрын хоорондох тийм нэг юм зам трейл тийм зам тэрүүгээр амир явах дуртай байсан. Тэгээд тэрүүгээр явж байхдаа л оруулсан юм шиг байна. Яг нэгдүгээр курсын 100 болохоор ямар ч тийм дарамт байхгүй. Гэхдээ яг ажил олохгүй бол бас амир зуныхын талыг тэгж ажил олохгүй л тийм ээ. Резюмэд юунуудаа ингээл принтлж гаргачингуудаа тэгээд яг in person явж хүмүүст очиж ингээд юугаа үзүүлээл тэгэл яадаг гэсэн. Тэгээд эхний 2 сар тэгж ясны сүүлийн 2 сар угаасаа алдахгүй юм чинь тэгээд гоё амраад тий одоо англи хэлээ болон сайжруулад тэгээд дасгал хөдөлгөөн хийгээд гоё өөртөө гэртээ ингээ хоол хийж идээд тэгээд тийм тэгэл тэгсээрээ л тэгэл ер нь өнгөрцөн. Тэгтээ энэ хамгийн сүүлчийн яг амар их дарамт мэдрээгүй тий хүн амтнаас ол тийм бас яг ганцаараа бас мэдэрч үзэх хэрэгтэй байсан. Яг цаг хугацааны нэг гэж би бодож байна. Ингээл байнга хүмүүстэй эсвэл гэр бүлтэйгээ байгаад чинь тэгэл яг гоё л доо. Тэгтээ яг ганцаараа байх цаг бас хэрэгтэй л шүү байдаг. За ингээ 3 дугаар сар руу орж байна. Энд дээр бас тэгээд тэгсэн байхгүй нь бол Вандагийн найз охин хоёрын зургийг бас репост хийсэн байна. Би тэгтээ одоо ч гэсэн яг ингээд их олон бичлэг хийгээд ирэхээр яг ингээ гоё өөр ярьж магадгүй. Тэгтээ одоохондоо бас жоохон нэг 100% бас өөр ингээ ярьж чадахгүй зөв жоохон ингээ дүүрс хэлтэй л байгаа юм шиг санагдаж байна. Тэгтээ болно. Бас ийм репост хийсэн байна нэг 3 сарын 13-нд гинэ. I don't care who's doing better than me. I'm doing better than I was last year. It's always me versus me. Гэж аахгүй. Ерөнхийдөө амар хүмүүстэй ингээд өөрийгөө ингээд харьцуулаад байдаг гэсэн л да. Тэгэл ялангуяа энэ сургуульд орж ирсний дараа тий ингээд миний насны хүмүүс, надаас дүү хүмүүс, надаас хамаагүй илүү юм амжуулсан, илүү их тийм ололт амжилттай тийм хүмүүстэй ингээд таарж байгаа шүү дээ. Ялангуяа ингээд групп прожектын дээр тий багаж хүнчтэй амар лагмаг байгаа ч юм. Яг тиймэрхүү юм дээр бол тэгэл заримдаа ингээд өөрийгөө амар shit гэж мэдэрнэ. Тэгэл заримдаа тэгэл амар ур чадваргүй байгаадаа тэгэл амар өөрийгөө ингээл тийм ээ дорд үзэж юм. Тиймэрхүү зүйлүүд бол болдог. Ерөнхийдөө бол ингийн л үзэгдэл гэж бодож байна. Ямар нэг би ч юмөр ер нь өмнөх бичлэг дээр ч гэсэн хэлжсэн мах ер нь сумын юм сургуулаас юм тийм ээ дэлхийн сургуульд ингээд орцсон. Тэгээ тэрэнд нь мэдээж тэр өмнөх одоо чинь экономикийн курс ялгажлахад тэрний яг өмнөх тийм курсын яг 10 жилдээ ингээд үзэж байгаа тийм ээ. Суур тийм курсын үзэж байгаа л ороод ирэл яг хамаа мэддэг гэх юм уу. Тэгэл мэдээж бас лаглаг хүүхдүүд амар гениус хүүхдүүд зөндөө аваад тэгээд тийм мөрхөө мэдрэл тиймэрхүү ийм стори хийжсэн юм шиг байна. Тэгээд ийм юу бас репост хийсэн. When your outfit ate but you didn't. Би нөгөө нэг юу гэсэн штэ. Task metabolism тэгээд хэлсэн. Тэгээд тийм болохоор ингээд юм идсэн ч ингээд дуурна заяа. Юм идээ тэр чинь боловсруулаад тур гэлгээд дуурал. Тэгээд юм идээг байхаар тэгэл бүр түгэл ингээд хөлсөөл орж гонол дуурна. Тэгээд нэг юм идэхтэй өлегтэйхэн шиг идэж чадахгүй. Нэг аяг нэг
нэг бүтэн аяач бас идэхгүй байгаа маа. Тэгснэ ингээл жоохон биж гал өсөөл дахиад идэж мэтэл. Энэхтэй бэлэг гэхдээ at the same time it's also curse, you know. Тийм байгаа. 3 сарын 23-нд бас ийм repost хийсэн юм байна. It's better to try and fail than to be left wondering what if. Take a chance. The pain of failure can heal, but the regret of not trying lingers. Энийг яг би нэг анх удаа нэг Women in Leadership гэдэг клубд ингээд кампайн хийгээд finance director болох гээд ингээд өрсөлдөөд тэгээд өөрөө Instagram хаяг нэгээд тэгээд тэрэндээ тэ өөрийн промоутсан пост мас хийж үзээд би бичлэг эдэр эдитэлж тавьж мэдчихсэн. Тэгэхээр ерөөдөө комфорт зоноос амар гараал ерөөдөө тэгсэн үйлдэл байсан миний хувьд. Тэгээд хүмүүсээс тэгэл reach out тэгэл юу игээд өгч what игээд өгч хинэ тэрэгэл тэгэл гуйж муугаал. Тэгээд хүмүүсийн Instagram-ын дагаж магаал тэ. Тиймэрхүү юм хийжсэн. Тэгтээ авч чадаагүй л дээ тэр ролоо. Тэгтээ ерөнхийдөө амар том туршлага болж үзсэн гэж бодчих. Тийм болохоор яг тэрэндээ фейлсэн ч гэсэн тэр нь ингээд том туршлага болж үлдсэн шүү. Зүгээр сууж хахаас илүү try хийсэн шүү гэдгийг сануулах гал илүү өөрийгөө тайлгаруулах гал иймэрхүү юм repost хийж байсан байна. 3 сарын 23-нд 3 сарын 29-нд янаас нэг өмнө жилийнхэн л зураг баг. Тэр baby I'm a loser гэд бичээд нэг Вандагийн дуумтай постчихсан. Яг нөө нэг өсөр дээр бахан ингээл кампайн ажиллаа хийсэн болохоор хүмүүс яасан бол гэж бодож байгаа гэж бодоод алдсан шүү гэдгийг тойроо утгаар л гэж хэлсэн. Юм байна. 3 сарын 31-нд after 23 quizzes гэнэ. Economics in 204 гээд microeconomic theory and application гэдэг тийм курс хийсэн. Тэн дээр 23 quiz хийж байгаа байхгүй. Гэхдээ энэ year courses болохоор бас тийм байгаа хальт амар quiz хийгээл. Тэгээд эцэст нэг юм чадлаа гэсэн утгатай. Тиймэрхүү. Би тэгтээ энэ курс дээр PowerPoint OGP авсан байгаа. Just to brag, you know. Амар улаан тугаа би бас улаан туг шүү. За 4 сарын 1-нд л орлоо. 4 сар л орлоо. Энэ 4 сарын 4-нд гинэ. 4 сарын 4-нд ийм юу volunteer coordinator гэдэг би ийм UTM IMAC гэдэг UTM International Education Center дээр тийм одоо олон улсын оюутнуудад тэмцсэн тийм хөтөлбөрүүд байнга явуулдаг байхгүй. Тэрний IMAC гэдэг хөтөлбөр дээр mentee болоод орж исэн. Тэгээд тэгтээ ерөнхийдөө техникийн 1-р курсын тий өсөөхөө 2-р курсын хүүхдүүд байсан. Тэгтээ 1-р курст ингээл университеттэй ингээ ороод adjust хийгээл тий юу бол одоо яагаад та мэддэггүй тийм байсан. Тэгтээ мэдээж цаг бол алдсан байсан л гэж би бодож байна. 1-р курсээс эхлүүлэл баах юм ийгээл чадах юм ийгээл 2-р курсээс одоо 1-р курстэй ингээд суурин тавьсан юм чи 2-р курстэй ингээд бүр ингээд дахиад дажгүй рөөлүүд аваа тий. Тэгэл одоо юу яасан CCR активнууд чинь дараагийн рөөлүүд чи хэрэг болол тий 3-р курстэй бүр сайн гэ 4-р бүр сайн гэл ингээд явах юм байлаа. Тэгтээ би хоёрынхоо өвлөөс ахуулаад яг энэ жилийн ихнээс ахуулаад ингээл ийм идэвхтэй үйл ажиллагаа хийж явсан юм шиг байна. Тэрний нэг ийм өөрөө ийм ивент зохион байгуулад co-host-оор ажиллаад ийм ивент зохион байгуулад тэгээд cultural runway event гэсэн. Уул нь яг шалгалтын үеийн таарсан байсан болохоор их хүн ирээгүй. Тэгээд надтай нийлээ 7-8 л хүн байсан баг. Тэгээд runway алхаж малгаал хүмүүст юм уу таалгаж малгаал тэгээд гоё юм хөөх юм би гараар юм хөөрхөн титэм хийгээд энэ co-host хийжсэн охин ганцхан тэр постэр хийсэн байхгүй юу. Өөр юу ч хийгээгүй амар ажилгүй зэ. Тэгснэ
Тэгснээ тэгээд юу авч байгаа шүү дээ. Тэр CCR авч байгаа шүү дээ. Тэр амар шудраг бас санагдсан. Гэхдээ надад бол тэгтээ амар их үнэтэй туршлага болсон логистик тэгээ бүх юмнуудаа ингээ хариуцж ажиллаад тэгээд нэг ивент зохион байгуулж чинь тэнтэй презентацийн бэлтэж чинь тэр бүх юмнуудаа тэнд бэлдэх юмнуудаа яагаад тэр програмынхаа ассистенттэй ингээ хамтарч ажиллаж ажиллаад тэгээд яг хост хийгээд явах тийм модератортэй хийгээ явах тиймэрхүү туршлага олж авсан байгаа. Тийм бас аюу үнэтэй туршлага байсан байна. Саяных чинь 4 сарын 4 байсан. Энд дээр 4 сарын 14-нд elected candidates гэдэг нэг University of Toronto Mongolian Students Association Finance Director гэж байгаа шүү дээ. Тэгээд тэрний би ч нэг саяны нэг Women in Leadership дээр ингээд Finance Director дээр орох гээд орч чадаагүй болохоор энэ монголчуудын холбооны юм зүгээр за яах вэ гэж бодвол авал амлыг захгүй яг үндэ бол тэгж бодсон зав. Яасан ч яах вэ гэд. Тэг ямар ч кампайн хийгээгүй, ямар ч хүмүүсийг ингээд vote хийгээд өгчих гэж тэр хэлээгүй. Тэгтээ надаас өөр хүн өрсөлдөөгүй болохоор тэгээд би гараад ирсэн байл. Тэгтээ амар баярлж байгаа. Тэгээд зарим хүмүүс нь яг abstain хийхийг сонгосон л байлаа. Тэгтээ 60-40 харьцаагаар л гараад ирсэн. Тэгээд ер нь гэтээ амар зөөлхөн сонгогдсон гэж бодож байна. Би ингээд мэдхгүй байсан ч гэсэн амар passionate байгаад бүх хэрэгтэй минь асуугаал ингээд амар хурдан өсөж дэвждэг тийм чадвар нь байхгүй ч гэсэн би ингээд амар тултал ингээд юм хичээдэг. Тэгээд орчин юм гоё дэмжиж өгөх юм бол тийм байд болохоор тэгтээ амар өөрөө амар зөв ролд амар сонгогдсон гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж угаасаа бизнес юу юм чи Excel дээр ажиллах тиймэрхүү юмнууд хийжтэй. Тэгэхээр тийм бажет тэгэл нэтэрэгэл апкейп хийх тийм юмнуудаа бол тэгээд бас ийм үг санаанд ороод байна л та. Нөгөө яг ингээд хүссэн юм чинь боптэйг бол арай илүү зүйл, арай өөр зүйл бас хүлээж л байгаа Тэр нь чи хүсээгүй юм байсан ч гэсэн тэгэл илүү дээр байсан болохоор л өгж байгаа ч гэдэг юм. Тиймэрхүү байдаг. Тийм болохоор ер нь л бас тэр клубд орсон бол би бүр амар цаагүй хандл хийх боломжгүй байх гэсэн юм л. Тэгэл бүх юм ингээл бурхны зурсан юугаар л явж байгаа гэж би боддог. Энэ 4 сарын 17-нд бас close story дээр хийжсэн байна. Бас нөгөө зүйлээсээ гээд Facebook дээр бичижсэн нэг юм. Өдрийн тэмдэглэх хэсгээс 2024 оны 4 сарын 25-ны юмыг хэлж байна. Одоо өөрийн 4 цаг болж байна. Өнөөдөр миний дотор байранда байх сүүлийн өдөр бас эцсийн шалгалтаа өгнө. Одоо нөгөө тэр курсынхаа яриад байгаа. Баярлалж талархаж байна. Өөртөө бас амьдралд миний төлөө хийсэн зүрх бүхэн дэмжлэг давж туулах тусалж дэмжсэн бүх хүмүүс чин сэтгэлээсээ талархая. Энэ жил бүх талаараа хэцүү жил байлаа. Бууж өгөөгүй өөртөө талархаж байна. Одоо 3 жил үлдлээ. Чармаж хол болно доо. Гэхдээ хөнгөн гонигтай байна. Дахиад энэ хүүхдүүдтэй нэг өрөөнд орохгүй, энэ өшүүдтэйгээ ахиж таалдахгүй, ахиж яг энэ цаг хугацаагаар ахиж амьдрахгүй, нэгдүгээр курс шиг ахин хэзээ ч тогтолж чадахгүй гэдэгтэй гонигтай байна. Гэхдээ намар болж ахиад л тогтолж, ахиад л завгүй мөчүүд эхэлж, хин нэгнтэй олон бат бог харилцаатай болж, хин нэгнийг харахын тулд өдөр бүр хичээлтэй алгасахгүй явахыг хичээнэ. Шалтгаантай юм бүхэн, хайр дүүрэн зүрх бүхэн түүнийг дараа жил ахин харахыг ирүүлэх дэвшүүлээ. Life goes on. So this is my signature. Эдгээр курст амьд үлрийг хичээж байсан юм шиг байна. Бас дурлсан байж. Хаагуур нь хичээлдэг юм. As I remember, I was listening to this song when I first saw it. Энэ чинь дөнгөж нэгдүгээр курст орсон байхдаа би нэг бас юу байсан юм бэ? Нэг хятад банд бас тэгтээ би
би энийг бол one sided гэж боддоггүй. Тэгмээ two sided хоёр талаас аль тийм байсан. Тэгэл энэ банд бас ингээл 2 дугаар курсын сүүл хүртэл бас ингээл сайн байсан л ах гэж бодож ин. Тэгээд energy and shift хийгээд тэгэл ер нь тэгэл дандаа буруу timing, the wrong timing байсан л юм байна та бодоод байх. Одоо л ямар ч юм байхгүй. Би дандаа ингээд өнгөрсөнд болцсон юмудаа яриад байгаа учраас одоо ямар ч чөлөөтэй ингэж feeling ярьж байгаа. Энэ бас story-тэй close story-тэй нэг юм story юм байна. What if my daughter introduces me to someone with his last name? Энэ бас нөгөө нэг хэдэд залуугаал яриадсан юм шиг байна. Яг ингээд сүүлийн 2 дугаар курсын сүүлийн шалгалт болоод тэгээд яг бид хоёр шиг хамт ингээд адилхан хичээл авдаг байхгүй. Тэгсэн чинь гадаа нам хүлээгээ зогсчихсан заяа. Тэгэл би чи ингээл юуж болоог юм шиг жүжиглэхтэй амарсан юм чи тэгэл хажуугаар юуж болоог юм шиг ингээл тийш ингээл гарч ирсэн чи ингээл надад ингээ амар ойр галахад юм. Бүр миний ингээ хувцыг ингээ шүргэж алхаад. Тэгээ намайг зогсоол гэж зайлвал хамгийн сүүлийн шалгалтайсан болохоор дахиж бас зунжангаа хэдэн сар харахгүй штеп. Тийм болохоор ингээд юм ярих гад тэгээд зайлшгүй юм хэлэх гэсэн тэр чинь амар introvert таахгүй юу? Би introvert тэгээд хоёр introvert бүтэхгүй тэгээд зайлшгүй юм хэлэх гэсэн тэгээд тийм шиг байс харагдчихсан тэгээд you know if he wanted to he would get away дээ шүү дээ. Тийм болохоор тэгэл би явсан тэгэл. За тиймээс болохоор тэрнийхэн тухай зайлшгүй story хийсэн юм шиг байна. 4 сарын 24-нд St. George campus дээр утсан яг Монгол явахынхаа өмнө яг хичээл намартай winter semester дуусчаад тэгээд кампуст явах сүүлийн өдөр гэх тийм story юм байна. 4 сарын 29-нд болохоор ийм story юм байна. When I love someone's song. Энэ миний одоо love language болохоор ингээд gift giving баггүй юу. Тэгэхээр нэг ингээд тэмээ одоо гэр бүлийнхэнтэй ч юм уу найзуудтай ингээд хайртай хүмүүстэй надаа ингээд хамаатай гэж боддог хүмүүстэй ингээд гоё болж өгвөл тийм мөнгө нь байвал тэгээд бэлэг авч өгөхийг хичээдэг. Ер нь хайрын 5 хэлээд нь штэ. Physical touch, gift giving, тэгээд words of affirmation билээ. Тэгээд нөгөөх нь quality time. Тэгээд thousand years later. За гэж 5 хайрын хэл болохоор gift giving, physical touch, service, ямар нэг service, acts of service, тэгээд quality time, тэгээд words of affirmation гэдэг юм 5 байдаг. Тэгээд би минийх болохоор яг gift giving, тэгээд physical touch, тэгээд acts of service тэр байх гэдэг. Бэн. За ингээд 4 сар ингээд дуусчих байгаа юм. Энэ хэд 5 сарын story 5 сарын 5-нд me is an aunt гэж аахгүй. Би нөгөө гэртээ очсон. Тэгээд аныгийн 2 хүүхэдтэйстэй алцаал байжсэн. Би бас өөрөө 2 дүүтэй. Тэгээд ер нь яг
ингээ айлын хүүхд ингээ шал ингээ танихгүй айлын хүүхдтэй бол амар гоё ингээ найланхаа майланхаа ингэж мэнгээд. Тэгээ яг манай дүүнэр аниагийн дүүнэр мөнөр яхан билстэй. Алцаал тэгэл жоохон тийм нэг cool auntie талтай гэж. Cool нь чааш. Ер нь нэг нэлбандаг нь бол биш л юм. Тэгт нэлбандаг үедээ нэлбан л та. Тэгтэл ихэнхдээ тэгэл тодтолдож модтол тэгэл алалцдаг байгаа. 5 сарын 7-нд бас ийм хоолны десертийн зураг хийчихээ. Энэ нөгөө би яг бол энэ өдөр ийм бол идэдсэн юм байхгүй. Өмнө 4 сард лөө нөгөө Хятад найзтайгаа CN Tower ороод тэгээд тэрний 360 иргэдэг тийм ресторанд орохдоо заавал $75 дотор хоол авах хэрэгтэй гэсэн. Тэгээд би болохоор нэг main dish аваад нөгөөх нь болохоор зүгээр dessert авсан байхгүй. Манай найз болохоор 3-ыг авсан. Appetizer аваад тэгснэ хоол аваад тэгснэ dessert авсан. Тэгээд тэрнийх нь л нэг зураг нах шиг байна. Би хэлсэн шүү дээ, би өмнөх зургуудаа ингээд хийх юмгаа болохоор ингээд тавиад байдаг гэд. Ер нь хүмүүс тэгдэг ах гэж бодож байна. 5 сарын 12-нд ийм стори хийсэн байна. Хэмээдрээ очичоод тэгээд ийм зураг авсан. Ер нь бол Монгол явсан шалтгаан бол эмээтэйгээ уулзгал хийсэн. Эмээж одоо бараг 81 мэгтэй болцсон. Тэгээд ер нь би 8 муу байгаа. Тэгээд 2 дугаар курстэй очроос угаасаа 3 дахь угаасаа очиад тахгүй. Тэгээд 2 дахь курстэй одоо очиод очихгүй бол дараа нь харамсах юм шиг санагдаад. Тэгээд 100 мууны бүх төлөвлөгөө бүх байр маягийн урьдчилгаа өгсөн мэс бүх юм ингээд эмээтэй нэг уцаар ясны дараа ингээд за би өөр нь очие гэж шийдэл шууд шийдээд тэгээд явж исэн. Тэгээд эмээтэйгээ уулзсан байна. Саний хэдний стори юм? 5 сарын 12. Тэгээд энэ бас 5 сарын 16 тийм stories repost хийж. Maddie is for the girls who always have a mean mug but are low-key sweet. Би бас нэг иймэрхүү төрлийн сторинд ингээд хийгээл байдаг. Одоо би ч амар socially awkward хүн байхгүй юу. Тэгээд ингээд над дээр ингээд найзлах гэж ирж байгаа ингээд хүмүүс ингээд би дург байгаа юм шиг ингээд явуулцдаг. Одоо хөлтүүд байгаа шүү дээ. Дург байгаа юм шиг ингээд явуулцдаг. Тэгээд яг үүндээ бол би зүгээр awkward тийм anxious, тийм nervous болоод байдаг тийм хүн болохоор тэгэл тэр нь болохоор амар их цантай интерпрет тэгж хийгдэх гээд байдаг учраас зайлшгүй тэрийг одоо тэр хүмүүс намайг сторигаар даах юу юм инстаграмаар даацсан байдаг ч юм уу тэгээ тийм үед би өөрийгөө ингэ тайлбарлах гал зайлшгүй иймэрхүү юм репост хийгээд байдаг. Жохон тийм 5 сарын 17-нд Mommy's love language is same. Ээж нэг намайг очихын өмнө юу лээ? Орсын нэг манжуур явсан мэлүү тэгээд надаа бэлэг аваад ийм жижигхэн ком аваад татгалцсан байсан. Тэгээ манай гэр бүлийнхаа ер нь бол words of affirmation ер нь тийм гээр хэлж мэлж ерөөсөө хайр илэрхийлдэггүй. Quality time гэсэн баг хамаагүй. Тэгээд ер нь дандаа эмээ ээж мэж анаа мэнэ тэр ер нь дандаа ингээл анаагч мэдхгүй гэхдээ ер нь бэлэг өгчл эсвэл мөнгөөр мөнгөө ингээд provide хийж байгаа нь ингээд хайрын хэл шүү гэж ер нь бодгоод талтай байлээ. Энэ 5 сарын 30-нд бас ийм story хийсэн. Time will show how much hate I turned into love. Бас л нөгөө нэг өөрийгөө тайлбарлах юм л яваад шүү дээ чаавс. За 6 сарын story л орж 6 сарын 5-нд ийм репост хийсэн. Me eating knowing that I will regret it later. Энэ дээр болохоор би өөр болохоор ийм caption бичсэн баг. While saying to myself that you are what you eat bitch.
энэ дээр болохоор би ер нь амар өөртөө юм хатуу ханддаг хүн юм хэлээд тэр нь болохоор юунаас ингээ анзаарсан бэхээр бусад хүмүүсийг ингэж би ингэ шүмжилж байгаа байхгүй. Одоо чи одоо яг амраад зүгээр тоглож молж байгаа үед нь ер нь цагаа ингээд чи бүр дүнтэй өнгөрөөдөг гэх юм уу тий. Тэр хүн чи ингээл зөндөө ингээд үр бүтээмжтэй юм хийцэн тэгээд ингээл тоглоод биж болно шүү дээ. Би ингээ өөртөө харьцуулаад би ингээ амарч чадахгүй ингээл үргэлжлүүлээл нэг юм хийгээддэг. Зүгээр ингээд hang out хийвэлтэй. Заавал тэр нутаг учиртай. Заавал нэг клубын нэг ажиллал ч юм уу эсвэл тийм ээ. Заавал хинэгний төрсөн өдөр ч юм уу тий. Эсвэл бүр амар олон хоногийн өмнө төлөвлөж ирсэн ганц удаа гардаг ч юм уу. Тийм байдаг болохоор амар өөртөө хатуу ханддаг. Тэгэл амар яж хат perfectionist заяа. Шалгалт малгалтан дээр төсөөлөрөл өөр юмнуудаа хийж дуусгах ингээд цаг байх чинь тэр юмнуудаа заавал төгс хийх гэл тий. Одоо жишээ нь асуултаа заавал боулдор тэгэж question одоо нэг гэсэн тэргээ за боулд болох бол тэгэл хариултаа ингээд шар мараар яаж маал айгу яг ингээд логикор бодвол за rational тийм үйлдэл биш байгаа байхгүй. Тийм энэ дөр ингээд perfectionist зангаа орж ирэл ингээд юм жоохон балах гад идэг талтай. Тэгээд тэгээ одоо чинь англиар ярих ч юм тэрэн дээр ч гэсэн нөлөөлдөг. Ингээ баян ингээ бодохдоо ингээл дандаа граммар бодвол тий юу хэлэх вүлээ гэл. Тэгэл яг үүндээ бол тийм ээ им international student team expectation байгаа шүү дээ. 100% өөрх нь хэлээр ярьж чадахгүй. Natural тийм ээ fluent бол ийм энэ жилийн туршлагатай ингэж одоо backgroundтай байхад ярьж чадахгүй гэсэн expectation одоо байв тавьж болох ч гэсэн ингээд тийхгүй. Би бол навш ингээл би ингээл тэгсэнгүү ингэсэнгүү гээл өөртөө муу хандал тэрийг хүнд хэлж байгаа үгээр нь өөрийгөө ингээд толтолж харуулж байгаа байхгүй. Би бол өөртөө ингэдэг тий. Тэгээд тэр маань жоохон улаан red flag бас байгаад идэг. Тэрэндээс offend хийсэн хүмүүсээс өөрчлөлт гойж байна. 6 сарын 7-нд би 2 эмэгтэй найз 2 сайн найзтайгаа явж оппозитын тоглолт үзсэн. Тэгээ яг оппозитын яг улаан фэн байсан нь билүүгүй. Гэхдээ угаасаа ер нь амар алдартай болохоор дуунууд нь баг угаасаа хаасаагүй явж идэх. Тэгээ баг хамаг дуунуудыг мэдчихэж байгаа байхгүй. Тэгэл whatever. Тэгэл ер нь очиж байгаа үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн те арай нэг жоохон mature, арай нэг одоо triple X үздэг хүмүүсээс арай нэг өөрч юм те гоё vibeтэй. Тийм болохоор явсан. Уул нь би яг Ванда Бог л дахиж дуулахыг хармаар байсан. Би ч Gen Z штэ Ванда Бог юу штэ тэгэл хармаар байсан. Тэгээд харж чадаагүй. Тэгээд оронд нь тэгээ угаасаа ингээд зав би яг тэр үед өөр гэртээ хөдөө байсан ч юм уу те. Тийм болохоор цаг маг нь таараагүй. Тэгээд ийм тоглолт үзсэн. Энэ өдөр ихтэй амар гоё байсан. Яг хоёр яг амар сайн найзтайгаа байсан. Нэг нь бүр миний 10 жилийн bestie, нэг нь болохоор миний их сургуулийн bestie. Тэгээд амар healing байсан гэх юм уу. Яг ингээд намайг мэддэг ингээ хүмүүстэй ингээд амар гоё байсан. Social битрэ шаардлагагүй. 6 сарын 11-нд Анитагаа ингээд болцсон байна. Ер нь манай ана ингээд хүүхдтэй болоор ингээд бас ингээд хүүхдтэй биш ганцаараа ингээд өмнө ганц би байсан юм өмнөх амьдрал байсан шиг тэгж гарч орох чадахгүй байгаа штэ. Чадгаа болсон тийм болохоор ингээд бас ийм цаг ер нь хэрэгтэй байдаг юм байна гэж би ойлгож авсан. Ер нь хүүхдтэй бас хүүхдтэй хүнтэй суусны дараа ч гэсэн тий гоё ингээд яг ингээд гоё ганц би байдаг шиг тийм гоё цагийг өнгөрүүлэх чухал. Тэгээ анаас яг тэгж надтай яг тийм байсан. Яг хүүхдүүд нь байхгүй нөхөр нь байхгүй байхад яг тийм амар хөөргөн. Яг тийм нэг найзуудтайгаа байж байгаа юм шиг тий. Ер нь тийм цагаас хэрэгтэй юм шиг санагцсан. Монголын зүүн ер нь гоё штэ. Монголын зүүн. Ялангуяа Улаанбаатар бүр амар гоё. 6 сарын 12-нд ийм нэг зөв орцны юм сторицсэн байна. Би
Affix Capital гэлөө тэнд нөгөө нэг ажлын ярилцлаганд 100 дадлага хийх гээд тэнд ярилцлаганд ороод тэрнийхээ араас workshop 10 хэдэн үнэтэй workshop болоод тэн дээр дараа нь биднэрт бэлэг өгсөн. Тэгээд тэр нь байгаа. Бас дадлага авч чадаагүй гэхдээ бас хичээж тийм ээ try хийж үзсэн дээр л өөртөө баяртай байдаг. За ер нь интервью дээр ингэх хэрэгтэй юм байна ч юм уу те. Нэг юм тэрнээс чинь сураал явж байгаа шүү дээ. Мэдээж тэр чинь бас өөр олон factors байгаа намайг тэнцэгүүд тийм ээ нөлөөлсөн. Ер нь тийм байнгын ажилчин хайжсэн ч юм уу те. Эсвэл personality нь таарахгүйсэн ч юм уу. Эсвэл би арай жоохон байсан ч юм. Тийм учраас амар personally хүлээж авах дурггүй rejection-ыг ер нь надад би дахиад илүү хичээх хэрэгтэй юм байна. Эсвэл дахиад ер нь there is a room for improvement гэж хүлээж авдаг байгаа. Гэтэ юм л жоохон гонсойлтой яг миний нэг багт байсан хүүхэд тэр internship-ийг авсан байх шиг байсан. Тэгэл тэгж угаасаа right fit байсан болохоор л авсан байх гэж бодож байна. Тэгтээ жоохон л гонсойс нь бол гонсойс. 6 сарын 13-нд би бас close story тест бас гэр бүлийнхнийгаа бас амар харуулах дурггүй юм шиг байгаа би гэж. Энэ манай дүү бид хоёр бүр амар адилхан царайтай заяа. Амар өөрийнхөө багын төрхийг харж байгаа юм шиг байгаад идэг. 6 сарын 13-нд 6 сарын 19-нд бид нар Сэлэнг аймаг руу яваад түнхэл дотсон. Тэгээд амарсан байгаа. Тэгэл амар гоё л байсан. Гэр бүлээр л явсан анхны аялал байсан. 안녕. Сарын 25-нд ийм 3 өрчих гурав явж талбай дээр дүүдэг очиж үзсэн. Энэ өдөр болохоор нэг банд ирээд надаас дугаар авсан бохгүй юу? Дугаар гинэ. Instagram авсан. Би ер нь бол тэгэл дугаар магаар асуухаар өгөөд байдаггүй. Тэгтээ амар гоё ээлдэг асуусан гэх юм уу? Тэгээ ээлдэг асуусан болохоор би тэгээд за тэгэл угаасаа би бичихгүй юм чинь гэж бодвол Instagram зүгээр өгцөн. Тэгээд 1 сар чадалж агаад тэгээд би блог хийгээд бэлсэн байт юм аа. Угаасаа би ингээл буцаал энд ирэх юм чинь тэгэл тиймэрхүү харилцаа бол үсхийг үсээгүй. 100-100 гэдэг шүү дээ. Ингээд 7 сар л орлоо. 7 сар залстай юм болж наадам бол соёлын тоос мооснд таруулж маруулаа. Гэтэ би ч 3 жилийн дараа нутагтаа очсон шүү дээ. Тэгэхээр амар дүүнер мөнөр ингээл өөр ингээд шал ингээд сургуулийн дүүнер мөнөр амар том болцгоодсон юу вэ? Хоолой молонд бүдүүн болцгоодсон. Танихгүй болцсон байл. Амар эвгүй л хийдэг юм лээ. Буцаж очиж байгаа. Тэгээд гэл хүмүүс ивэртэд бол харсан юм шиг хараад тэгэл сонжоол хараал гэдэг юм лээ. Энэ 7 сард ер нь амар жормор харж байгаа амар олон хоол хийх гэж үзсэн. Гэхдээ би ер нь л авьяасгүй байна гэдэг л ойлгосон. Гэхдээ ял амт нь бол гоё л байсан. Хийсэн юмуд. Тэгээд би ч юм бол ер нь бол хоол ихтэй хэдхэн төрлийн хоол тэрийг ингээл
ээлжлээл идээд чадаад идэх болохоор тэгээд. Гэтэ олон удаа ингээд давтаж хийгээд байвал тэгээд тэр нь ингээд хамт нь сайжирдаг гэж би боддгоо. Сарын 13-нд бас юм obviousтэй. Ер нь 100-жангаа бол obvious идсэн. Энд ирээл Канад дээрэл тэгэл ерөөсөө тийм эрүүл хоол мал ерөөсөө бараг идэхгүй байгаа. 7 сарын 16-нд бид нар дахиад family trip хийгээд Хинти рүү явсан. Тэгээд анаа бит хоёр пианы зураг энэ Асахи гээд Монголд очиход ер нь амар тренд болсон юм зөнд байсан зэ. Асахи тэгэл нэг юм пичтэй нэг зайрмаг тэгээд бас юу л апопо тэгээд веб гэл эндээс очих яг юу н тренд нь бол шалгандаа тэгээд нэг юмдаа бас жоохон туйлширдаг юм байна да гэд. Тэ нэг андаа юм тийм байх шиг байсан. Тэгээд энэний болохоор Blackpink сурчилж байсан баха. Асахи тэгэл би ч тэгэл мэдэхгүй л байсан. Тэгэл анаа надаа илээл тэгэл авсан. Тэгтээ амин амт нь бол муухайсан. 7 сарын 20-нд бид нар ч нөгөө нэг Хинти рүү явсан байдлын зургууд гарч ирээд. Хинти рүү дэдэн болдог хараад тэгээд тэр хавар явжсэн чинь анаа миний зургийг ингээд хөөрхөн санаандгаа тарж мараалаа. Тэр амар хөөрхөн тарж марцсан. Энэ нь ер нь хөөрхөнтэй хүн ингээд чиний зургийг ингээд санаандгаа дараал тэр нь амар гоё гарч марцсан. Зарим хүмүүс ингээд гуугаад хахад амар зураг дарсан мэтлээ. Тэр хүн хэн дарсан нь ер нь амар чухал юм билээ. Зургийг хэн дарах амар чухал. Амар чиний зураг гойд гаргая гэж бодож байгаа юм тэгэл гоё л гаргадаг юм билээ. That's a fact. 7 сарын 21-нд бас ийм treat ширэлсэн байна. When men cheat, it's never about looks, it's always about power. Men feel powerful when they cheat. Men with low self-esteem might cheat to boost their ego and feel more desirable. Энэ үеэр чинь нөгөө нэг юу яасан байхгүй юу? Wizardlies гэдэг ютубер нөгөө нөхөр нь cheat хийх гэж чагаад баригдаад тэгээд тэр нь надад амар ер нь бас импакт үзүүлсэн байна. Амар яг гоё ингээл love her life тийм ээ. Love амьдралынхаа нэг олцсон байна гэж би бодсон байхгүй тэр хичээг. Тэгээд тэгсэн чинь team амар love bomb хийгээд team хүн ч гэсэн тийм амар obsessed байгаа хүн ч гэсэн амар cheat хийж болдго юм байна гэж тэрийг ойлгосон. 7/24-нд нэг юм оруулж сайн борлсон байна шүү. Одоо яаж цайритаа гэж бодож байна вэ? Нараа. Одоо нөгөө хичээндээ гэдэг. Би амар борлцол утсан. Тэгээд 100 үгүй юу намар 9 сард яахтаа ч гэсэн амар борлцсон. Хараа л дэндүү борсон. 7 сарын 28-нд бид нөгөө дорн гавьлаа дорн гавийн 100 жил үзэх гээд явсан. Тэгээд 7 сарын 29-нд Sigh and Move On нөгөө нэг 100 чадалж исэн хүнтэйгээ харилцаа дуусгаал. Тэгэл тэр чинь юу ч болоогүй ямар ч буруу юм болоог ах чи мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд би ч жоохон ингээд бас нэг тэр ч хүн юм чи бас сэтгэл хөдлөл байгаа болохоор тэрийгэ гадагшлуулах гал тэгэл ийм стори хийсэн байлаа. 7 сарын 30-нд дорн гавийн наадам 100 жил үзээд бүх зорж очиж үзсэн. Тэгэл бүгчүүд амар гоё хамч. Тэгэл цалгахан бүхнэр харж мараал. Нөгөө нэг сагсан бомб үзэх гээд ирсэн байдаг. Охтооч л 7 сарын 30-нд
чинь гэнэ. Энэ нөгөө энд Канадад нөгөө нэг юу яадаг болохоор. Канадад нөгөө нэг энэ чи юу н хоцорч явдаг болохоор 13 цагаар хоцорч явдаг болохоор энэ уул нь 7 сарын 31-ний юу байх хэрэгтэй байсан. Тэгэхдээ миний төрс өдөр ахгүй юу. Тэгээд манай энэ найз маань амар хөөрхөн эдит хийж өгсөн. Амар хөөрхөн амар гоё ингээд яг ингээд намайг ойлгож яаж байгаа байхгүй амар хөөрхөн. Би ингээд амар төрс өдөр амар гачин зураг тавиулсан байх амар дургүй байхгүй юу. Тэгээд би өөрөө хэлжсэн билүү байсан. Тэгээд тэр мэрийг амар сонсдог. Тэгээд таныг арай гайгүй гарсан зургуудыг ингээд тавьж байвал амар хөөрхөн. Тэрүүгээр эдит хийж мэдсэн. Одоо чам жийлс байгаа хүн нэг хэдэж нэг тийм хөөрхөн гоё зураг гоё эвлүүлээ тавьчих гэж бодохгүй шүү дээ. Тэгээд амар энэ амар таач сэтгэл тамир хүрсэн байгаа. Энэ жил би тэгтээ ер нь төрс өдөртөө дургуулт тэгээд гэхдээ энэ жил бол хийж эхэлж байгаа. Төрс өдөр болгон хүн болгон яг ингэ сэтгэлээс ингэ байхгүй ингээд завш хүчилж ингэ те өөрийгөө ингэ хүчилж тэ одоо энэнийхэн төрс өдөр юм чад минь хүрэхгүй болохгүй дээ ч гэх юм. Тэгэж хүчилж яадаг юм би санаад болохоор энэ өдөр хурдан болоод өнгөрөөсэй гэл. Гэхдээ ер нь яг ийм одоо хүртэл яг сэтгэлд яг хүрсэн тийм эзэж тийм төрс өдөр гоё тэмдэглэж өгч исэн зүйл байхгүй. Сэтгэлд хүрсэн бэлэг байгаагүй. Яг гоё тэр хүмүүс сэтгэлээ гаргаж яасан байсан ч яг ингээд яг надад таалагдах юм өгчгийнсэн гэж. Яг одоохонд яг тиймэрхэн болов байгаа. Тэгээд I'm trying my best to heal. Тийм байгаа. Яг миний төрс өдрийн дараа ээжийн төрс өдөр болдог байхгүй. Тэнгүүд би бас яг ээжтэй гайгүй маавд өгчээсэн гэл яг өөрийнхөө төрс өдрийг бодохгүй байгаа шүү дээ. За ээжтэй юм аавна. Тэгэл араас нь манай дүүгийн төрс өдөр ингээд явдаг. Мэдгүй. Бахан. Юунад тийчээ. Жил болгоно би нөгөө төрс өдрийнхөө маргааш юм уу яг өмнө юм уу жил болгоно ингээ wrap up хийсэн тийм бичлэг оруулдаг байхгүй юу. Би бол өөргөө амар сайн эдитэлдэг гэж бодсон ч зүгээр л мэдрэмжтэй дуун дээр нь эдитэлдэг. Тэрнээс л амар эдитийн тийм скил бол байхгүй. Зүгээр л мэдрэмжтэй юм л гэдгийг ойлгож авсан гэж. Тийм. Энэ 8 сарын 1-нд би ургийн бичгээ хөтөлж дууссан байгаа. Бас 100-аас үр дүнтэй өнгөрөх гэдэг шүү дээ. За одоо 8 сар л орсон. 100 гэхдээ ямар гой хоол идсэн л тарууны бод зүгээр ямааны чулуун хэлээ битанд идэх бод мод идсэн. Тэгээд тэрийг бол энэ тааруулж болохгүй байх гэж бодож байна. Зарим нь хууль бас 8 сард л бас миний амар таньдаг хүүхдүүд яг internship ингээ wrap up хийж байгаа тийм story ч юм уу LinkedIn дээр пост дээр оруулж ирсэн. Тэгэл би ер нь амар хатаархчлээсэн. Тэгтээ би хичээсэн. Тэгэл интервьюнууд дараал Монголд тий эдийн ингээ тэмээдэр очих гээд яаж байгаа ч гэсэн Монголдоо ядаж хийчих гэж бодсон бас тэгээд чадаагүй төгслөн бүртгэв. 8 сарын 28-нд юм nails хумс хийлгэсэн. Намайг тэгтээ хүмүүс өөрөө хумсаа хийдэг гэж бодоод юм шиг л. Би бол ямар тийм артистик тийм скил байхгүй хэвчээ ч өөрөө хумс хийхгүй. Яг зүгээр ингээд хумс бэхжүүлэгч түрхчээл яваад байдаг. Тэгээд жилдээ бол ганц л удаа хумс хийлгдэг. Яг нэг хичээл орохын өмнө. Тэгээд ер нь хумс яаж би тэрийг бүр
юу яадаг ахуулдаггүй байхгүй дахиад сар болсны дараа тэгээд тэгж чагаад аяанда яаж чагаад авсаар ингээд урдаас ингээд жоохон авсаар агаад дуусгадаг. Тэгээд тэр нь хумс амар хумс нь бүр амар муу идэг. Тэгээд ер нь тэгээд жилд ганц л удаа бодволдог. 8 сарын 29-нд намайг явахаас өмнө найзтайгаа уулзч бид хоёр бас коктейл уусан байна. Тэгээд маань найзнуудаа энэ өгчсэн. Ийм Тотoro гэдэг энэ анимны зурагтай. Тэгээ бас одоо ийм зураг үзсэн би одоо ингээд ширээн дээр тавьчаад байж идэг. Баярлалаа найзаа. Тэгээд 8 сарын 30-нд ингээд явсан байгаа. Онгоцны буудлын руу явж байгаа. За найзтай буцаж ирэхээр уулзсан амтсангүй гээд тэгээд зарим хүмүүст төлөвлөд уулзъя гэж бодож исэн. Амжаагүй тэгээд ер нь тэгэл цаг хугацаагаар бодлоо тэгээд уулзмаар байсан бол мэдээж уулзъя гээл товлол уулзах тийм ээ юм бүрлдээд уулзах лээсэн. Тэгээд би адилхан same хэдэн хүмүүстэйгээ уулзж байгаа л ер нь баг ирсэн дээ. 30-нд эмээ бас намайг онгоцны бодол дээр гаргаж өгөхгүй бүр 80 дэд юм биш. Би ч угаасаа эмээгийн л хүүхдээс юм л та. Жоохноос ахвал эмээтэйгээ унтаж мантаал төссөн тэгэл эмээхөө үрд тэгэл байдаг л шүү дээ. 9 сар ингэ болчихж байна. 9 сарын 7-нд ийм close storyтэй хийсэн. Housemate-ийнхаа ээжийн хийсэн dessert-ийг идэл байж энэ өөр 50 хахаа гэнэ. Манай housemate нэг British guy байдаг хгүй босод 3 талаар Монгол. Тэгээд тэрний ээж нь амар хөөрхөн гэртээ очиод ирэх болгондоо дандаа ийм шеэрлдэг тийм communal ийм хөөрх юм авчираад идэг. Тэгээд хөөрэ амар сахар дуртай байнга шоколад ичдэг байхгүй. Тэгэл бид нэг бүгд ээж аваас хоол байгаа гэр бүлийнхнээс хоол байгаа учраас тэгээд тэр амар гоё сэтгэл дулаахан санагддаг. MacBook Pro close storyтэй хийсэн байна. Ер нь энийг өмнө жил би юун дээр vision board дээр оруулсан байсан байхгүй. MacBook таван гэдгсэн чинь энэ жил авч чадсан. Мөнгө хадгалж нэг юм авсан байдаг юм. 9 сарын 28-нд monthly dump оруулсан байна. Би ер нь ингээд monthly dump сар алга оруулж хаар шийдсэн. Амар сонирхолтой санагдаад байна. Дараа нь үзэж байгаа. Одоо би 9, 10, 11 сая хийсэн байгаа. Гэт дуурайх шиг байна. Өлсөд. За 10 сар л орсон. Stay tuned. Coming soon гэнэ. Би Humanity First гэдэг Canada гэдэг клуб болохоор events coordinator хийж байгаа энэ жил. Тэгээд энэ ер нь шинэ клуб баггүй. Ер нь л амар олон улсын ийм байдаг тийм том байгууллага. Гэхдээ манай UTN манай кампус дээр шинэ байсан учраас executive юунд нь орох боломж байсан. Тэгээд мэдээж volunteer CCR гэдэг тийм хийх боломж байгаа. Тэгээ ер нь клубын юунд яад гэдэг чинь маш олон хүмүүстэй ажиллаад тэгээд тийм ээ хүмүүстэй яаж харилцах вэ? Тэгээд professional яаж тийм ээ хандлага гаргаж сурах уу? Тиймэрхүү юмд амар ер нь хэрэгтэй гэдэг юм шиг санагддаг. Тийм. 10 сарын 4-нд энэ Friends сурлыг үзэж байгаа юугаар оруулсан байна. Энэ би Friends-ийг одоо энэ болохоор 1-р бүлэг дээр явж байгаа юм. Би болохоор өмнө зөндөө үзчихлээсэн л да. Тэгтээ дана 5-6 дугаар бүлгээс цаашаа үзэхгүй хайчаад идэгсэн байхгүй. Одоо болохоор би 10 дугаар бүлэг дээр явж байгаа. Тэгээд
10 сарын 4-нд бол 1-р бүлэг дээр явж исэн юм байна. Ер нь нэг хоол идэх болгондоо ингээд 20-30 минут яг үзэхэд яг таарад байдаг болохоор. Тэгээд миний мүүдийг өргөж гэдэг болохоор үздэг. 10 сарын 7-нд ийм стори оруулсан байна. Энэ хэзээ бас л энэ жил нөгөө нэг үссэн юм юу чойлог тавилчаал тэрийгээ дахиж үсчин дээр очиж янзлуулаад нэг юм сайн япон шиг. Тэгээ намайг гэхдээ амар япон нуу гэж бас асууж лээсэн л та. Япон юм уу, Солонгос юм уу, Хятад юм уу гэдэл. Аз хүмүүс болохоор тэгэл 10 сарын 8-нд би alumni mentorship program гэдэг тэрэнд ментигээр орж тэрнийхээ opening тийм ээ reception team юу болж исэн. Тэгээ энэ жил ер нь амар олон network event дээр яваад дандаа юм professional хувцас өмссөн. Тэгэхээр би professional хувцас өмсөх амар дуртай. Амар гоё харагддаг гэж боддог, зөгтөг гэж боддог. Тэгээд тэрийг өмсгөр бүр гоё өөртөө итгэлтэй гоё идэг болохоор. Тэгээ ер нь бол overdress хийх гэдэг талтай заяа. Тэгтээ би чинь тэрийг дандаа try хийж үздэг байхгүй. Энэ outfit энтэй зүгээр нэг туршилж үздэг. Тэрнээс бол заавал би хамгийн гоё нь хамгийн хөөрхөн байх гэдэг юм бол байхгүй. Тэгээд аян дэжгүй бол энэ дараа нь тэгж өмсч болох юм байна гэдэг ч юм уу тий. 10 сарын 8-нд ийм туулааны юу стори хийсэн байна. Манай кампус болохоор амар олон төрлийн амьтантай. Тэгээд амар гоё deer байдаг, туулай, тэгэл ракун бэлбэл мэдгүй хэрэм тэгээд нөгөө нэг Canadian goose бааштай тэр мэр дээр явж лээдэг. Тэгээд юм тийм хэмэдэр явж лээдэг. Тэгээд ер нь энэ UTM кампусыг сонгосон ер нь нэг цаанаасаа л тийм хувь тавилан байгаа байхгүй. Би бол Scarborough ер нь нөгөө UTSC-ийн кампус гэдэг байхгүй юу? Сургуулийнхаа тэр кампуст орж болох л байсан. Опера яг зөвшөөрөх гэж байгаа л ясан чи яг өмнөх өдөр нь опера яах нөгөө зөвшөөрөх хугацаанд дууссан байсан. Би тэндээс over $100,000 тэтгэлэг дээр хүртэл авсан байсан. International Scholar Award л тэгэл тийм байсан учраас тэгээд UTM-д орсон энэ кампуст. Тэгтээ яг хувь тавилан байсан гэж боддог. Яг одоо бодоход амар зөв сонголт хийсэн юм шиг санагддаг. Амар гоё юм environment-тэй те жоохон isolated юм санагддаг. Тэгтээ яг миний яг personality-тэй match хийгээд байдаг байхгүй. Тэгээд амар гоё healing гоё. Амар хүмүүс нь гоё хэлдэг. Тэгэл юм гоё кампус. Тэгээ ер нь л everything happens for a reason гэх байдаг шүү дээ. Тэрийг бол үнэн гэж боддог байгаа. 10 сарын 10-нд тэгэхээр professional хүмүүсэл явж business casual гэдэг шүү. Заримдаа амар их сүртэй юмд оролцоо гэж гисэн тийм ээ. Энэ хувц өмсөж тэр юугаа хүнддэгдэг гэх юм уу? Одоо тэр ивентэд хүнддэгдэг. 10 сарын 22-нд ийм story close хамт яваажсан хамаагүй би гэрэлтэх учиртай гинэ арслан хайлыг нэрлэж байгаа. Би ингээд миний нарны арслан бохгүй л яа. Тэнгүүтээ сарны орд болохоор Capricorn матар. Тэгтээ арслангууд юм галын орд хүмүүс амар цоглог мөглөг амар байдаг штэ. Тэр нь тэгтээ яг сарны орд нь яг тэр хүний гол personality байдаг байхгүй. Сарны орд миний матар. Тэгээд амар grounded, амар хатуу ингээд өөртөө хатуу ханддаг. Тэгээд амар шаргуу ажилтдаг. Тэгээд амар так гэсэн. Тийм орд шүү дээ. Лео болохоор амар Леогийн ямар шин чанар надад байдаг гэхээр ер нь амар гангалах туртай юм уу? Тэгээд гангалах гэх юм уу? Ер нь жоохон attention-ны төв байх гэдэг талтай. Эсвэл яг тэрийг хайх гад байдаг гэх юм уу? Би амар pick me бол биш. Угаасаа ингээд цаанаасаа confidence ингээд цаанаасаа ингээд naturally байгаад байдаг. Үнэхээр юм introvert байсан ч гэсэн хажуугаар at the same time,
confident гэсэн байж болно шүү дээ. Тийм болохоор тэр чанарууд нь байгаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд Лео гэдгээр амар бахархдаг. Ер нь Лео хүмүүс ч юм амар бахархаад байдаг шүү дээ. Яг тэрний нэг нь би байгаа гэж. 11 сарын 1-нд ийм стори оруулсан байна. Энэ хайлууны өдөр л байсан л хайлууны өдөр энийг нэг муур юу болсон байхгүй юу? Catwoman болох гээд уул хар өмд өмсөн мөлий гоё л харагдахсан. Тэгээд би мейкап ийшээгээ уршиг шагаа сэтгэл бодох гад. Тэгтээ харсан чинь тэгэл амар миний жирийн үедээ хийдэг мейкапнаас л арай жоохон ондоо. Тэгтээ I like it. I like this look. За 11 сар л орсон шүү. 11 сарын 3-нд ингэнэ ийм юу репост хийсэн. Showing up to school looking chopped but I low key don't care no more. Энэ жилээс ер нь амар тийм анзаарч байгаа. Нэг хүн таалагдах хүсэл байхгүй нэг тийм. За яасан ч хог гэдэг болцсон. Тэгэж жил рүү явдаг болцсон байлээ. 11 сарын 9-нд ийм стори хийсэн байна. Энд нэг анхны сас орсон байхгүй юу? Канада. сарын 10-нд ийм стори хийсэн байна. Back to freshman era, missing my old hair гэнэ. Би одоо ч гэсэн энэ өмсөж байгаа энэ хувцанд өмсдөг заяа. Ер нь амар хувцас солиод байдаг. Ер нь хиний саяны хэмлээ уянгаа бичлэг орсон байлээ. Тэгээ тэн дээр бикэгчи гэдэг л тэн дээр би амар санал нэгдэг. Ер нь яг ингээд баян ингээд шинэ хувцас аваад авах шаардлагагүй нэг чанартай ингээд хувцас аваад тэгээд тэрийг өмсөж болоод угааж болоод өмсөж болж байвал тэгэл тэрийг дахиад шинээр стайл хийж өмсөж болно чи тэр яаж хэрхэн өөрчлөгдсөн байгаагаа тэр хувцас өмсөд ингээд олон жилийн дараа ингээд дараалтыг харах юм бол тэгээд яаж өөрчлөж явснаас харагддаг ч юм уу би физиолог дээр ч юм уу тэр амар санал нэгдэг учраас нэгдүгээр курс ийм хувцас өмсөжсэн би тэгтээ одоо ч гэсэн хувцас өмсдөг. Тэгтээ энэ мак нь бол би бүр 10 жил дээр л авсан тэр мак байгаа. 11 сарын 13-нд ийм зураг хийсэн байна. Back to June гэнэ. Би LinkedIn профайл дээр headshot авах гээд энэ мэргэжлийн студио дээр утсан байгаа. Тэгвэл зүгээр зураг тавихаар нэг л жуул санагдаад байна. 11 сарын 19-нд close story дэйсэн байна. Нэг энэ намрын хамгийн ихний хичээл дээр презентацийг тавиад амарчаал сууж байгаа зураг байна. Яг ийм паник авдаг social anxiety ийм хүн бол миний хувьд презентацийн тавьнууд амар big deal байдаг аа. Уул нь Монгол дахтаа ахлах сургууль дахтаа тэгэл итгэл мэлтгэлийн тэмцээнд ороод хөргөж хөнөөлөөл Ер нь амар 6 дугаар ангиас л хойш тасралтгүй л орж ирсэн юм шиг байлээ. Тэгтээ тэндээ л амар жүжиглээл ингээл богч ажиллаж байсан. Яг тэр эндэр дээр ингээс наачаад ингээ ярих ч юм уу амар өөртөө coping механизм эдэр тавьдаг л гэсэн амар эрс хүчтэй дуу сонсож байгаа л яг гэлтгэлээ тавьдаг ч юм. Одоо болохоор би ингээд англи дээр ингээд бүр ингээд тавьж байгаа учраас бүр илүү сандардаг. 11 сарын 23-нд энэ нэг манай UTM-с гэдэг Монгол Student Association юм дээр би митекс гэдэг шууд хэлсэн байна биш л. Би ч одоо ингээд introvert хүн байгаа. Миний Instagram ч private тэгээд би клубийнхаа 500 дагагчтай public account дээр бичлэг постлогдсон. Миний хувьд амар big deal байсан. Тэгэхдээ миний бол хамгийн бага үзэлттэй хамгийн ерөөдөө бага дуу interact хийсэн бичлэг байсан. I don't know.
бусад гişүүдээ дэмжих гэл ер нь бүгднгийн тийм ээ асторитера хийж мэгэл тэгжл байсан. Тэгтээ ер нь тийм юм буцаагаад хүлээгээд идэг юм шиг байлээ. Гэхдээ яг энэ амар завгүй үед апплод хийгдсэн. Тэгээд дээрэс нь яг бүтэн сайнны шөнө мөн апплод хийгдсэн. Instagram дээр постлогдсон учраас engagement ч юм уу. Тэгээд дээрэс нь би амар баг миний хоолой ингээд юу штэ намуухан хоолойтой гэх юм уу. Ерөөдөө амьсгалал буруу аваад тийм л л би. Одоо ингэж ярих ч өөр, ингэж ярих ч өөр байхгүй. Манай профессор надад игээд хэлсэн. Тэгээд энэ бичлэгтэр тийм дуун төрмөл гарсан байлаа. Тэгтээ ярьж байгаа агуулга нь л чухал гэж би бодож байна. 11 сарын 25-нд өөрийн 5 цагт номын сангийнхан гадаа яг энэ үед яг нэг баахан групп прожектууд амар завгүй байсан. Тэгээд I pulled an all-nighter. So олон л шөнө all-nighter pull хийсэндээ. Тэгэл 12 сар ороод ирсэн. 12 сарын 5-нд дахиад номын сангийнхан номын санд суугаад хичээлсэн. 12 сарын 5-нд бас 290 гээд артист байдаг тэр өнгөрсөн ингээл тэрэн зэрэг пост хийсэн байна. Юу нээр залуухан ерөөс өнгөрнө гэж бодож байгаагүй өнгөрцөн. Тэгээд ер нь амьдралын ингээ утга учир мөчрийг нь ойлгохоо болоод байгаа шүү дээ. Юуны штөл хичээгээд юуны штөлөө яарад байгаа. Сарын 6-нд I'm losing weight гэдэг юм бичлэг. Би 100 ингээ хичээж гэртээ очиод хичээж 2 кг нэмсэн заяа. Тэгэл энд ирээл буцаал би ингээ турчиж байгаа байхгүй. Тэгэл буцаал тасгал хийж байгаа л да. Тэгэл академик стресс ер нь жинд нөлөөлдөг юм шиг. 12 сарын 11-нд юу яасан бэ? 2023 оныхон сториг шеэр хийсэн байна. Тэгээд энэ нөгөө microeconomic eco 101 гэдэг курс дээр эцсийн шалгалт өгөх гээд тэрэндээ бэлтжижсэн. Library-д өөрийн 5 цагт. Тэгэхдээ миний амар дуртай курс байсан. Яг юм гоё тоомоо бодмодол. Би яг сандаг байхгүй эхний энэ хичээлийн эхний туториал орчвол би юу ч ойлгоогүй. Гадаа уйлаад л сууж исэн. Тэгтээ курсыг л 4.0 GPA-тэй авсан. Тэгээд юм байгаа. 12 сарын 12-нд ийм gym руу явж байгаа бичлэгээ close story дэсэн байна. Gym явах гэхдээ яг тасгал хийх нь гоё ч гэсэн яг хүмүүс ингээд олон хүмүүс байгаад болохоор хараад байдаг юм шиг санагдаад. Тэр нь жоох хэцүү байдаг. Тэгээд би гэртээ зүгээр нөгөө Polaris-ийн мата тавьж хагаад бас тасгал хийждэг. Тэгээд we will see. Тэгээд яг gym-ийн юуны equipment-ууд нь яг ингээд яг орж өгдөг байхгүй. Энэ болохоор гэртээ зөв мат дээр equipment гүйж байгаа шүү дээ. Дээрс нь амар орон зайн жоохон хязгаарлагдмал. Гэхдээ нэтлөө private байдал надад таалагдвал гэртээ бас Polaris хийждэг. 12 сарын 20-нд энд хоёр найзтай явж нэг найзынхаа төрс өдрийг бид нар тэмдэглэсэн байгаа. Энэ дээр it became tradition at this point гэдэг коммент би оруулж caption бичсэн маа. Өмнө жил бас яг ийшээ би хятад эмэгтэйнээс та явжсэн байхгүй юу. Тэгээд яг энэ шинэ үйл явдал биш болохоор яг энэ газар одоо жил болгон бараг ирээд байгаа учраас тэгж caption-д оруулж ирсэн байна. Тэгээд энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Ер нь бол миний яп хийхийг сонссон л ах. Тэгээд
намхан ярьдаг болохоор зүгээр гоё бэкграундаа ингээд сонсоод тий. Тэгсэн байсан ч гэсэн байг appreciate хийн. Тэгээд ер нь энэ жил 2025-ыг бацаад ярихад ер нь өөрийнхөө зорж исэн юмнуудаа нэлийн бараг 80% дэш шахуу хүрээд тий. Академик тал дээр тий ер нь financial тал дээр би social life тал дээр бүх юм дээр дандаа ихэж гарсан. Зорьсноо дандаа ингээд хэрэгжүүлсэн. Тийм байсан. Ер нь зарим зүйлийг хүснээр болоогүй ч гэсэн тий арай илүү өөр зам ингээд мар болсон ч юм өөр зам бурхан бэлдсэн байсан ч юм тиймэрхүү байсан. Тэгээд vision board 12 сарын 24 оны 12 сарын 30-нд би vision board хийжсэн байхгүй юу. Тэгээд энэс ингээ харахад тийм ээ ноутбук, MacBook авсан. Дүнгууд сайн гарсан уу гарсан. Тэгээд ажилтаа болж чадаагүй байгаа. Тэгээд үсээ юм долгионтой болгосон, эрүүл болсон. Ер нь яаж арчил те яа сурсан юу яасан л та. Үсэндээ сеттинг хиймэл гээд одоо тэгээд ийм байгаа. Тэгтээ би яг ийм долгионтой болно гэж болж ирсэн ч гэсэн энэ надад ч гэсэн таалагдж байгаа. Тэгэхээр яг ингэж хүснээр зарим зүйлс болоогүй ч гэсэн тэгтээ тэрэндээ ингэж талархалтай байгаа. Communication skill ч гэсэн ер нь professional төвшөнд бас ямар нэгэн байдлаар өссөн л гэж харж байгаа. Travel хийсэн, гэр бүлийнхэнтэй trip хийсэн тийм ээ. Genuine friendship ер нь өмнө жилийнхээс байснаас илүү тийм ээ. Бас чанартай ганц хоёр найз нэмэгдсэн гэж бодож байгаа. Тэгээ body goal ерөөд яг өссөн би юундаа хүрч чадаагүй ч гэсэн стил тийм ээ. Try хийсээр байгаа. Гоё ярстай болно гэж зорилго тавьжсэн. Тэр нь болохоор ерөнхийдөө батганы маань соринууд ингээл бүдгсээд явж байгаа. Тэгээд hot girl summer best no гэвэл дэжгүй ер нь 60% тэй дэжгүй байсан л гэж бодож байна. Тэгээд мэдээж алдаж онсон ч гэсэн зүйлүүд байсан. Маш их зүйл сурсан. Тэгтээ ололт амжилтууд нь арай илүү байсан гэж харж байгаа. Тэгээд дараа жилдээ дахиад чадах чинээгээр дахиад хичээдэг шигээ хичээх болно. Тэгээд ирээдүйн өөртөө үзчихвэл энэ жил зөндөө хичээлээ сайн байлаа. Өөрийгөө хайрлаарай гэж хэлье. Баяртай. Ирва.